Өсвөр насны хүүхдүүдийн дунд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлье. Багнуур дүүргийн прокурорын газар. Манай ой. Хатаа руу задуу болоод хараа. Наата зогчоо. Чиний зураг бүр зөндөө өргөсөн мэстэй. Илүү гэс өглөтэй. Гэс. Хишгэлээ. Наад охиноо цохиж болохгүй шүү. Дараа нь ямар үр дагавар гарахыг чи мэдчихэж байгаа зү. Нэгнийгээ дээрлэх гэдэг нь бусдаас сул дорой байгаагийн илрэл гэж би та нарт бүгдд чинь л хэлсэндээ. Өсвөр насны хүүхэд буюу 16-аас дээш насны хүн эрүүгийн хуулийн 11-р бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэргийн субъект болж бусдын биед халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Үеийнгийн найз нараа бие биенээ хүндэтгэж төр зургийн уураа дарж бие биенээ хайрлаж агаарай. Хормын төдөд хийсэн ганц үйлдэл чинь харамсаад ч барахгүй зовлонд унгаадаг юм шүү. Сургууль хамгийн аюулгүй орчин.